seems to be working on that and that they're looking into. За Азийн хөгжлийн банкнаас жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн тайлангийн шинжилсэн дугаарт Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4%, 2018 онд 3% байна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. За уг тайланд 2017 оны эхний хагас жилд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарахад нүүрсний экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн. За цаашид бизнесийн орчинг сайжруулж, макро эдийн засгийн доктортой байдлыг хангаж, за гадаад орчин таатай хэвээр байвал Монгол улсын эдийн засаг улам сэрэх боломжтой гэж дурдсан байна. GDP in the region is expected to grow by Оны эхний хагасаар авч үзэхэд Монгол улсын эдийн засгийн өсөлт 5.3% хүрсэн нь нодлон жилийн 1.2%-тай харьцуулахад бол үлэмж өсөлт бөгөөд нэлээд хүчтэй сэргэсний шинж байна. Энийг бол энэ өсөлтийг нүүрсний олборлолт сэргэсэн экспортын гүйцэтгэл сайн байсантай холбож үзэж байгаа. investment growth in the region. 2017 оны 6 дугаар сард Монгол улсын гадаад валютын нөөцнийг 10.3 тэрбум Америк доллар түрсэн. За гадаад валютын нөөц нэмэгдсэн хэдий ч 2018 оны 1-р сард 500 сая Америк долларын Чингис бонд, 5-р сард 160 сая Америк долларын Дэмсан бондыг төлөх ёстой. За нийт 660 сая Америк доллар зээлийн эргэн төлөлт байдлаар гадагшаа гарна. За өөрөөр хэлэх юм бол одоо хуримтлагдсан 1.3 тэрбум Америк долларын валютын нөөцийн тал хувь нь зээлийн төлбөр зарцуулагдаж, за дахин валютын анш өсөх дүр зураг бий болох талтай юм. Тиймээс бага хүүтэй зээл авч өндөр хүүтэй зээлийг дарах байдлаар за дундаас нь хугацаа хожих хувилбарыг санал болгож байна. За Монгол улсын хувьд жилийн 1 орчим хувийн хүүтэй 10-аас 20 жилийн дараа төлөх нөхцөлтэй санхүүгийн хүүсвэрийг олон улсын зах зээл дээрээс босгох хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Монгол улсын эдийн засаг огцом сэргэж байна гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнсэн. За эдийн засгийн хөөсөлтийг сармжуулж мэдэх эрсдлээр за уулуурхаан гаралтай түүхийн эдийн үн бурах, за тухайлах юм бол зэс нүүрсний үн ханш, за мөн Монгол орны газар нутгийн дийлэх хэсэгт гантай байгаагаас газар тариалан мал аж ахуйн салбарт сөрөг нөлөө за бий болох эрсдэл байна. За үүнээс гадна нийт экспортын 80 гаруй хувь нь ганцхан улсаас хамааралтай байгаа нь за эдийн засгийн өсөлтөд нөлөөлж мэднэ гэж сануулж байлаа. In view of the lessening risks for reserves as well as